За бүгдээрээ сайн байцгаана уу? Дараагийнхаа цоо шин unboxing видеогоор уулзгаж байна. За ер нь бол ойрын хугацаанд unboxing бичлэг хийгээгүй, ер нь нэлээд утсан байна. За тэгээд сая бас хэсэг 2-7 хоног дэлгүүр маань амраад одоо буцаад ажиллаж эхэлж байгаа. За ямар ч сан энэ хооронд бас нэлээд олон шоонууд, шинэ зүйлүүд бас нэмэгдээд бүл нэмээд ирсэн байна. За тэгээд ямар ч сан шинэ шооныхаа unboxing видео руугаа орцгоё хэдүүлээ. Окей. За эхлээд шууд хэдүүлээ эдрээга хоёр тишээ болгож байгаа. Одоо за ийшээ болгож байгаа unboxing видео руугаа орно. За жоохон гисгэж хагаад моёогийнхаа дэвсгэр дээрээ хийнэ. Зя гисгэд. За хамгийн түрүүнд за бас л тэ юу уламжлал болсон шоод сонирхогч, шоод цуглуулдаг хүмүүстэй сонин садан шоонууд бас аль болох авчрахыг боддог. За тэдгээрээс хамгийн эхлээд ерөөдөө эхлэлүүд нь бол эдгээр шоонууд байна. За хамгийн түрүүнд за энэ мадер бас байсан 2 дабл 3 гэд. За энэ шоогоо хэдүүлээ зодолж үзье. Яа, мадер бол ер нь бол ирээл маш хурдан дуусчдаг дөө. За ингэж фокуслах нь. Ингэж бол томороо л ирэхгүй. За ингэж левел. Жаси юу юм бэ наа. Ер нь эргэлтийн үед бол дэжгүй. Ер нь бол юм сул гоё эргэлттэй. За юм Calvin's puzzle гэдэг брэнд байдаг да. За энэ брендийн юм дабл 3 шинэрсэн байгаа. Бас ерөнхийдөө бол иймэрхүү сонь садан цуглуулгын шавд бол ховор ирж байгаа. За энэс юм марцсан цөөн тоогоор ирсэн байгаа. За энийг ашиглавч. За үүний дараагаас бас ерөнхийдөө шоо цуглуулдаг хүмүүсийн цуглуулганд бол заавалчгүй байх ёстой. Ер нь те. Ер нь бол байвал ер нь чамин гэсэн ийм дэлхийн бөмбөрцгөн одоо шоонууд ирсэн байгаа. Бөмбөрцгөн одоо газрын зураг гэх юм уу. За энэ одоо окей. Шот. Завод энэ шиг тавина. За энэ мод байна. За тэгэхээр гэс задлаадах. Зя задлаад дуусчлаа. За ихтүүлээ эхнээс нь ингээд үзцгий. Воо. За тэгээд 5 TV ер нь бол бүхэд л. За энд Монголоос харагдж байна. За энэ ч бол ерөөдөө бол 3 4-4-өөс ялгаагүй. Хоёр ялгаатай зүйл нь юу вэ гэхээр за мэдээж харж байгаачлаа энэ зүүн талд байгаа нь бол яг ингээд улсуудын газар одоо нэг далбааны зурагтай шууд яг ингээд газрын зураг дээр ингээд зурагдсан. За нөгөөх нь болохоор яг л нөгөө стандарт тий газрын зураг ийм хоёр төрөл ирсэн байгаа. Энэ бол яг нэг 3D принтерээр принтерлэгдсэн. Цаанаасаа өнгөтэй гэсэн ямар нэгэн хуулга байхгүй. За эргэлтийн хувьд бол нэг иймэрхүү байна. За гоё байна. Бас чаминли. За энэ нь болохоор за ингээд дөрөв нь бол мэдээж арай том. Бас гоё харагдана.
За энэ Calvin's puzzle гэдэг. За нэг юм содон цуглуулганы шоонод ирсэн байна. За та энэ хүү шоог худалдаа авахыг хүсвэл дэлгүүрийн MR Pass Shop-ийн мэн гэсэн сайт руу ороод захиалаад авах боломжтой шүү. За бас ерөөдөө бас цөөнд байгаа шээ. За дараагийн шоу бол за би ямар ч гэсэн дэлгүүр дээр маань ингээд ирсэн дараалаар нь задлж үзье гэж бодож байна. Энийг бас өмнө нэг товчхон бичлэг оруулсан байсан. Гэхдээ энийг яг дахиад оруулчих. За энэ хүү шоу маань болохоор за Moyu брендийн Avsu Vitlo загвар байгаа. За энэ хүү загвар маань болохоор одоо яг Moyu брэнд бол ерөнхийдөө сүүлийн үед бол дандаа нөгөө том шооны том загваруудаа бол нэлээд шинжилж байгаа. За тэр дундаа бол одоо ингээд Avsu Vitlo тэгээ дөрөвтэй Avchuang V6 гэх мэтлэн ингээд дэшегээ ер нь бол шоонуудаа шинжилсээр байгаа. За тэгээд ерөөдөө бол Avsu одоо Vitlo-гийн ерөөдөө дотроос 4 загвар байлуу яла. За манай дээр болохоор ерөөдөө 2 загвар нь ирсэн байгаа. За энэ хоёр нь юугаараа ялгаатай вэ гэхлээр одоо энэ соронзны тоогоороо бас ялгаатай байгаа хамгийн чухал нь. За хэдүүлээ шууд энийг залж үзье. За Avsu Vitlo за 12 соронцтой. За яагүй. Энийг бол би өмнө хальт ялчихгүй задлаад үзсэн байгаа. За тэгэд бас давхар дуулгахад бол энийг бас сая 11 сарын 1-нд бид Ази аврахт оролцож байхдаа энийг ашигласан. Ер нь бол за супер. Ер нь бол өмнөх Avsu-гаас бол хамаагүй дээр ер нь бол хүссэн хэмжээгээр бараг TPS гарах хэмжээ. Одоо энэ болохоор дөнгөж шин дээр байгаа учраас хуурай байгаа. Тэгээд эргэж байгаа ингээд гэж дуурайд байгаа. Энийг болохоор одоо тослоод яг өөрийнхөө тослооны доторгоогоор тослоод ашиглах юм бол ер нь бол бүр за амлий заа. Ер нь бол супер. Одоогийн хамгийн бест 4 гэж хэлж болно. Одоогор бол нөгөө Gani 4 бас худлаанд гараагүй байгаад байгаа. Гэхдээ Gani 4-ийг бол би бол гүйсэн гэж бодож байна. Гэхдээ 4 Gani 4-ийг гарсны дараа л тодорхойлох байх та тий. За ямар ч гэсэн Avsu Vitlo-гийн энэ загвар нь бол нэлээд таалагдсан. За энийг бас энэ болохоор 160 нийт соронцтой гэд байгаа. За энийг залж үзье. Скотч. За цэшээ задлсан. Энэ бүр илүү. Ялчг одоо бүр явах уу вэ? Моюгийн ер нь бол сүүлийн шоонод бол бүгд тосгүй ирсэн. Бас яг миний ойлгосноор бол ер нь бол одоо тухайн хүн яг өөрийнхөө тослогоогоор хамгийн дөрөв шинэ шоон дээрээ тослогоогоо хийгээд өөрийнхөө яг тэ дуртад тохиргоогоо хийгээд тослоод хэвлэлүүд арай илүү гоё байх гэсэн үдээс тэгсэн байх гэж байна. Дээрээс нь бас шинэ шоонууд ер нь бол ингээ урт хугацаанд тэрүүлэгдэж хийдэг. Ер нь бол тэгэл дараа нь хуучин тосон дээр нь дахиж хийх юм бол бас арай жоохон өөр болчих магадaltaй байгаад идэг. За ер нь бол хоёр цаг маань бол хоёулаа UV ийм хялгаар тэ. За өнгөний хувьд бол стандарт одоо ийм 3 хажууд бол арай ийм ямар өнгө гэх юм те. Нэмэн нөгөө өнгөтэй. За тэгээд цааш нь Avsu-гийн Moyu-гийн Avsu загварууд маань ер нь шинжилтээд ингээ ирсэн байгаа. Хоёулаа. Та бүхэн дэлгүүр дээр хурж ирээд бас эргүүлээд үзээрэй. Ер нь бол та бүхэнд бүгдээрэнд нь таалагдана гэж найдаж байна.
тийм ерөөдөө тийм дөрвөн заагвар гаргасан байгаатайгаа. За энийг бас дэлгэрэнгүй вебсайт дээрээс бас хоёр ялгааг харах боломжтой шүү. За окей. Авсугийн видео загварууд дуслаа. За дараагийнх нь за мөн яг энэ авсуу видеотой цуг ирсэн бас бичлэг оруулсан байгаа. Tornado V4 загварыг Pioneer болон Flagship хоёр загварыг unboxing хийцгээе. За Flagship загварыг нь бол за уулнаас нь гаргацсан байгаа. За ийм карт ажиж байна. За ер нь бол манайхад Tornado шоо авч үзчихсэн хүмүүс бол мэдж байгаа бах тий. За энэ ч арай өөр юм тэрэг асах юм нарийн байна. За мэдээж юм гэлгар уутан Tornado-гийн ийм ихэнх юм уу. Тэгээд энэ ч бас юм blind зориулсан юм логогүй тагтай. За мэдээж тэгээд зааврууд энэхүү юм шооны арчдаг алчуур гэх мэтчлэн юмнууд дагалдаж ирж байгаа. За эдрийг нэг шилвч. За шилвч. За Flagship-ийн. За энэ бол яг нэг Gani шотоо ерхэлээд хайрцагтай төстэй байгаад. Гэхдээ энэ нэлээд соронц нүчтэй гараараа ингэж онгойлгодог. За ерөнхийдөө бол өмнөх V3 загвараас бол арай сайжирсан санагдсан. Одоо ер нь бол ингээд TPS гаргахад ч гэсэн ер нь бол саадгүй. Нэг л тийм одоо юу гэх юм найдвартай юм шиг санагдаад байгаа. Одоо энэ бас л ямар ч тосгүй байна дөө. Ер нь сүүлийн үеийн шаанууд бүгд бараг дийлэнх нь тосгүй гэдэг болсон байлээ. Яа энэ сайхан тослоод тавьчихвал янз юм байна. Би бас өөрөө энэ Tornado-гийн Pioneer загварыг ашиглаж байгаа. За энэ Flagship нь бол нэг иймэрхүү. За Tornado шууд гэс хортлуулаад задлаа үзээд. За мэдээж доторх юмуд нь бол бүгд адилхан. За. За гадаргуу нь бол UV. Яа. За энэ минь соронцных нь байдал мэдлийг хараа л да. Тэгээд мэдээж нөгөө Tornado шооны загварын бас нэг онцлог бол ингээд шооныхоо доторх тохиргоонуудыг шууд гараар шууд ингээд тохируулаад эргүүлээд тохируулчих болдог. Энэнгээрээ бас онцлог ямар нэгэн түлхүү шаардлагагүй. За энэ бас мэдээж ямар ч тосгүй байна. Тэгэхдээ та нар бас V3 одоо V4 V3 загваруудыг бас харьцуулаад эргүүлээд үзээрэй. За ер нь бол Pioneer энэ Flagship загварууд нь бол миний ойлгосноор бол ер нь бол нэлээд ер нь бол одоо юу гэх арай жоохон өөр байсан эргэлтүүд нь. Яг бүрч яг тийм таг юм адилхан биш. Одоо нөгөө iPhone-ы ганц хоёр загваруудыг нэг жоох юм өөрчлөөл адилхан болгочтой гэдэг шиг ер нь бол арай өөр. Бас тэ эргүүлж үзчихээж л та бүхэн мэдэн дээ. За Tornado загварууд маань бол нэг иймэрхүү. За араас нь юу танилцуулах вэ? За энэ ч нэг ийм 3 шооноо танилцуулсных. Энд чинь шинэ шоогоо танилцуулж. За моё одоо Gani ерөөдөө бас өөр нэг одоо юу хин доторх брэнд те Monster Go гэдэг ерөөдөө анхлан суралцж байгаа одоо хүүхэд багчуудад те ер нь бол анх сурж байгаа хүмүүс зориулсан ийм брэнд байгаа. За энийг өвтэйхэн за энэ талаас нь судлах юм шиг байна. За өнгөрсөн.
Зя. Ингэж онголгоо. За дотроо бол ямар нэгэн дагалдах зүйл бол алга. За энэ арай мини хэмжээтэй юм шиг. Тийм ээ, арай жижигхэн хэмжээтэй. GAN 352 M гэсэн загвар. Юу ээ. Nice. За ер нь бол бага насны хүүхдүүдэд бас ерөөдөө авч өгөөж одоо яг бэлтгэл хийх ч юм уу тий. За анх бага насны хүүхдүүд бас игүүлж худын илүү сурж байгаа бол энэ шог илүү бас ашиглал тохиромжтой юм байна. За доторх хийн бол яг нөө зүгийн үүрний хэмхээтэй алдарчтай. За хэдүүлээ тагийг авч үзье. Таг нь авах нь Монгол хомсгүй болсон чи энэ нэрсээ. Таг нь ерөөсөө давхдаггүй юм шүү. Тийм шүү дээ. Ерөөсөө энэ нэг голын болтгүй юм шүү дээ. Бас жиргэлтэй л юм тий. Энийг бол анх удаага бас харж байна. Ер нь бол нөгөө Monster Go-гийн сүүлийн үед бас шинжлэхдээ зарим загварууд маань л ингээд ийм хөөрхөн авсаархан тий хүүхд багчуудад зориулсан ийм ингээд хэрэглэдэг загварууд маань гарсан байна. Тэгээд цэцэрлэгийн хүүхдүүд ч юм уу тий ер нь бол бага насны хүүхдүүд бас таашаа сонгочвол энэ шаал ер нь бол давгүй хэрэгтэй гоё шүү. За тэгээд эргүүлж үзээс бас сонирхоорой. За энийг ишээ тавьцгаая. За дараагийн шоогоор за энэ задлаа. За Chiu branding clock. За ийм цэнхэр өнгөтэй юм байна. За мэдээж Chiu branding clock дотор байдаг шиг суурна. За аргачлан. За мэдээж танилцуулах зарим ингээд картууд байна. За ихэд урд харагдах байдлаар бол нэг иймэрхүү бас гоё соднолээ дандаа нөгөө Chiu-гийн хар clock харсаар байгаа да сонирм биш үү те. За нэг юу тавчлаа. Шиндэр ийм ирдтэй юм уу. Би ч бас муухан колок явуулдаг гэсэн шиг бас хөрхөн өгүүлээд байна. За нэг юм бас содон гоё чамин бас арай өөр шинэлэг загвартай колокс зүүн доогоор ирсэн байгаа шүү. Окей. За дараагийн шоонууд боллоо. За юунаас эхлэе да. За энэчээс эхэлжээ. За бас сүүлийн үед одоо ер нь бол Moyu брэндийнх бол ер нь бол нэлээд ирчээ авч байгаа. За энэ дундаа бол одоо Moyu-гийн бас доторх нэг хэсэг брэнд болох Huaming-гийн шоонууд байгаа. За Huaming-гийн сүүлд бас ингээд ийм Huaming TG гэдэг ийм загвар гаргасан байгаа. Энэ чинь бас дотор бас ийм дөрвөн шиг загвартай ерөөдөө гаргасан байгаа. За маа дээр бол 2 загвар нь ирсэн. Ер нь бол хамгийн сүүлийн 2 загвар наа гэсэн үг. За энийг бас ерөөдөө сая Ази аврагын тэмцээнд P-group-ийнх бас шинээр худалдаалж бэлээ. Ер нь шинээр гарсан шоо гэдэг.
За ер нь бол эргүүл цэцэгт бол нэлийн солиот хэрэгэлтэйсэн та яа. За энэ бол нөгөө ган юу лээ 13 дээр онгоодог шиг те. Ингэж онгоодог юм байна. За энэ дөрвөлж нь хөдлөхгүй. За ийм моёгийн юушингтөгийн ийм карттай. За энэ хайрцаг жоох ажиллаж. За хайрцагны хувьд бол нэг юм бас сканер шиг ингээ хоёр талаараа дарангууд ерөөд энийг бол автоматар онгоохгүй байна. Энийг ингээ дараа онгонгууд ингээ. Оо. За хайрцагн дотроо энэ хайрцагн дотроо бол за ийм тохируулагч нь шин тохируулагч байна. За тэгээд ер нь бол хурдны аргачлал. За тэгээд ба зарим хурдны аргачлал тайлбарууд байна. За эдрийг нь буцаагач. За эдгээр шагаа залж үзье. За юу вэ? Ер нь баг ган юм шүү. Инаараа доторх энэ тохиргоонч тий энэ тохирго бас соронзны тохиргоо тий энэ харагдаж байна уу? Ингэж чагаад. Окей. Nice. Бас торнадогийн шиг юм тохиргоотой юм байна. Тэгээ санийд нөгөө азгаар бас тохиргоо нь цаатлыгаа тохируулах бах. Солиот юм бэ чаас. За энэ бүр нэрээ Хуамингийн зүгээр энэ TG гэдэг энэ загвар бол нэрээ яг үндэ бол цаашин тесрэлтэй нэр. Энтэй бол юу ч ярих вэ? Бараг л гантай бараг бүр амаа үзэж штий энэ бол нэрээ. No. Сүүлийн шаанууд нэр арай л биш болж байна. Эргэлтийн өвдөж тэр одоо ингээд. За энэ бол одоо арай доотлын 3 дахь цаг хүрнэ гэсэн үг шүү дээ. За энийг нишээд авчи. За энийг гис задлана. За мэдээж дагалдах зүйлүүд нь бол адилхан. За энэ загвар нь бол UV. За мэдээж бас нөгөө maglev core magnetic-тэй. За энэ бол арай жоохон тийм арай жоохон жин нь бол мэдрэгдэж байна. Энэ бол арай жоохон илүү жинтэй гэсэн үг. Тэгээ яг нэг гоё нэг тийм контрол чиглүүлэх гоё байдаг шүү дээ нэг тийм. Житэй шагаар. Энэ ч тосгүй байгаа юм уу? Тийм энэ бас хуурай. Тэгээ баг зэрэгцлэхтэй хуурай. Хажууд нь. Яа. Илүү ихч гэдэг миний хараа. Гэтэ нөгөө нэг Хуамингийн 20 саранцтай магниттай шаанаас арай тийм хурд бүр тийм хит сул эргэлтэй бол биш. Яг л нэг гоё тийм те. Өөрийн гэсэн одоо нөгөө контролдох мэдрэмжээ гаргах үс тийм шаа гэж харж байна. Одоо энэ бол энэгээр бол ингээд тохиргоогоо ишигээ бол одоо ингээд юм энийг бас дараа нь илүү сайн нарийн өөрөөр оролдож үзэж байгаа тайлбарлана. За нэг юм гоё шаярсан шүү. За бас дэлгүүр дээр маань бэлгэрсэн байгаа. За илэрхийлж. За ер нь 3 шоо тайлбарсны 3 та ер нь бол бүгдийг дуусгачих гэж бодлоо. За энэхүү шоо маань болохоор шууд тий. За энэхүү шоо маань болохоор за яг дэлгүүр дээр бол яг худалдаалгахтаар ирээг байгаа. За Юшины Хуанлонг гэдэг одоо бас
загвар гэдэг нь шүү дээ. Хуанлонгийн одоо хамгийн сүүлийн үеийн 3 гэж хэлж болно. Юшингийн Хуанлонг одоо maglev core одоо юу гэхтэй core magnet те UV те одоо нөгөө юу гэдэг л хамгийн сүүлийн одоо баахан гошин байгаад байгаа шүү дээ. Ихэд тэр бүх зүйлүүдийг бас агуулсан Юшин брендийн Хуанлонг загварын 3 байгаад байгаа. За энэс бол цоор ганц одоо яг надад зориулсан. За энэ бас таалагдвал би бас ерөөхдөө та нарт зүү. За энийг боллоо гэдэг. Би ч ямар би ч хүн зөөлгөл татсан да. За өдгөө яаж хайцсан бол. Oh no. За шууд хайрцагны энэсээ эхлээ пилдэж байна. За энийг задлж үзье. За ийм сүр Юшин гэдэг брендийнхэн сүр байна. За шооны гарын авлага байна. Ерөнхийдөө хурдны аргачлал шиг байна. За бас гантай моюутай адилхан ийм карт ирсэн байна. Юшинийх бол ер нь сүүл үед бол миний мэдхээр бол ер нь бол ингэж хурдны шоол баг ойрын хугацаанд бол гаргаагүйч байха. Ер нь бол тэгж энэ бол ганы Юшины өөр шоонуудыг бол ерөөсө баг төдийлөн хараагүй, сонсоогүй. Одоо энэ удаад яг ийм хурдны шоог нь харж байна. За энэ дотроо тохируулагч нөх шиг байна. Вау, хүүчтэй юу юм бэ? Шооны энэ альчуур байсан юм шүү дээ. За ийм альчууртай юм байна. Megaminx, Teraminx гэдэг шиг юу хичээлээ. За ийм гоё Юшин гэдэг ганых шиг гэх юм уу? Эсвэл Mother баг зарагддаг нөгөө цэнхрүүд байдаг шүү дээ. Том. Тэрнтэй ерөөхдөө ойролцоо юм уу байна. За нэг иймэрхүү. За замын гол нь шоогоо задлж үзье. За нөгөө Юшины нэг юм байд штэ. Амар хөнгөн. Тэр нь сул хэрэгэлтэй. За энэ бас мэдээж нэг хуурай байна. Тэгтээ давгүй шүү. Энэ бас үнийн үуч гэсэн ер нь бол боломж юм байсан. Одоо нэг нэг дотор нь юу дуурайд. За голын төрхөний хэсгийг харцгаая. Яа. Хомсголц ямар хэцүү би ёо. Үгүй чинь онгод юм шүү. Яа за бүтэхгүй юм. За ачаар. Юм уу ямар зэм юм бэ? За цэстэ бүтэхгүй юм. Голын тагийн онгоолгыг болсон боловч онгоогдсонгүй. Бас энэ core хэсэгтэй соронз нь бол нэг иймэрхүү харагдаж байна. Арай өөр шийдэлтэй харагдаж байна. За голын хэсэг нь бол нэг иймэрхүү. За мэдээж ган одоо моё чив бол гүцгүй л те. Ер нь бол. Гэтэ бас саяны нөгөө нэг хомингийн TG-тэй ер нь бол ойролцоо юм шүү. Яг энэ өмнө задлж үзсэн. Тэгтэл энэ дотор нэг юм дуурайд байна. Тэр.
нар сонсогч байна гэж. За. Окей. За энүүдийг нь ишээ хураачи. Дараа нэцлэхс. За эдрийг ашиглавч. За дараагийн танилцуулах шоу бол юугаа танилцуулъя да. За түрүүнээр авсуугаа танилцуулсан чи одоо Avchong V6 Moyu брендийн одоо бас шинжлэгдсэн 5.5-ыг танилцуулцгаая. За энэ болохоор 96 оронцтой single ямар юм гэсэн байлаа. Single track. Энэ болохоор 3 treble. За энэ болохоор 160 оронцтой гэж харагдаж байгаа. Бас ерөөдөө одоо энэ Moyu-гийн шинжлэгдсэн загварууд бол бүгд дотроо юм 4 дотроо загвартай. Энэ хоёр нь болохоор хамгийн дээдлийн бишээ 3 дахь 2 дахь болон 4 дахь хамгийн сүүлийн загвар гэсэн үг. Энэ нь бол дундах болон хамгийн сүүлийн хамгийн сайн гэж хэлж болно гэсэн үг. За гэж бодож үзцгээе. За надад одоо онгойлгоч байхгүй хайчаараа л онгойлгох тах шүү дээ. За эхлээд энийг задлж үзье. За дагалдах хэрэгслэн за мэдээж автирк байна, шооны танилцуулга байна, жижиг картууд байна. За өөр илүү дутуу юм бол алга. Бүгдүүгш. Шоо гаргацгаая. За хоёр шоогоо эргүүлж үзцгээе. За Avchong буюу одоо Moyu-гийн энэ бас тосгүй байна. Яг тосгүй болохоор яг гоё хурд хэрэглэх гэхээр яг болохгүй. За мэдээж хоёр шоо маань бол хоёулаа UV загвар. За яаж энэ бүр 160 санттай нь бол бүр лааж штэ. Тэгээ жингийн хувьд ч гэсэн ер нь бол одоо нөгөө хуучин Avchong одоо V юу гэх юм дэ нэг юм уу ч гэсэн одоо Avchong яг үндсэн анхны загвараас бол бараг л ойролцоол юм байна л да. Энд ч энэ харагдаж байна. Тэг ер нь бол бүгд адилхан жин тий. За тий 96 оронцтой. Энэ болохоор энэхийн нь болохоор 166 оронцтой. За тэгээд энэ чи өөр чинь юу гэдлээ бас нэлээ олон шинжилтүүд хийгдсэн байсан. Яг одоохондоо бас яг нэрийн тайлбарлаж чаддгүй. Энэ нь бол хоёр ялгаа нь бол нэг юм. Доторх одоо нөгөө сормсны ерөөхдөө ялгааг нь ерөөхдөө ялгаатай л ойлгочих болно. Ер нь бол илүү дутуу нэг амар гүнзгий тайлбарлах шаардлагатай. Ер нь бол ганы 5-тай өрсөлдөхөц 5 биш шүү. Гэхдээ үнийн өвчсөн нэлээд боломжийн. Энэ бол ялчгүй гоё шинжтэй чи.
За би ч нэгт нөгөө 4 4 5 илрүүлдэг болохоор яг ч сайн та нарт ирүү илрүүлж үзчих чадахгүй. Дээрээс нь яг энэ тос багтаа ерөөсө хуурай байгаад байгаа болохоор. Амар илрүүлж үзье гэсэн чи. Тэр нь бол надад бас таалагдлаа. Одоо ер нь бол Gani 5 энэ бол дүүцхүй зөрсөлтөнтэй гэж хэлж болон та нараас ирүүлээд 5 сонирхож байвал бас энийг хамгийн дөрөнд бас санал болгох гоё үн боломжийн шоонуудын нэг байна. За одоо ч юу үлдсэн байгаа вэ? За одоо бас нэр юм танилцуулахад за Moyu брендинг энэ Moyu AI timer гэдэг ерөөдөө бас одоо нөгөө Moyu-гийн WC юу хичээл уу лээ Cube гэдэг нөгөө аппликейшн байгаа шүү дээ. Одоо VR-ийн стол холбогддог, VR-ийн AI стол холбогддог. Тэрний одоос устдаа холбогддог таймер гэсэн үг. Одоо нөгөө Moyu-гийн бишээ Chiu-гийн нөгөө цагаан смарт таймертай адилхан гэсэн үг байхгүй. За энэ нь дотор нь бол юм заавартай байгаа. Тэгээ өөр юм байдаг. За хэдүүлээ шууд гэс энийг задлаад зя асаач үзье. Энэ батарейг дуусчих юм гэж байна. Би энэ шууд айгу цаг дээрээс лав шийсэн дээ. Oh no. Цай дууссан гэдэг хаа. Нөө цэнийг дуусчихлаар ингээд low ерөөдөө цэнийг дууссан гэдэг ингээд улаанаар гараад шүү дээ. Энэ нөгөө батарейгийн шууд сая өөр цагны зэ гарсан гэсэн чинь. Ингээд шууд Bluetooth нь бол асаалтаа байнган байж идэг. За мэдээж адилхан энэнгээрээ нөгөө хатгасан юм XLж болно. За энэнгээрээ бүр reset-лж болно. За энэнгээрээ унтрааж асаана. Энэ болохоор нөгөө өмнөх үзүүлэлтэд хадгалдаг те. Энэ дээр хадгалаад нөгөө таймерууд дээр байдаг шүү дээ. Тэр адилхан гэсэн. За яг ийм энийг бас дараа нь нөгөө аппликейшнтайгаа холбоод гоё бичлэг оруулнаа. Энэ бас гоё энэ тэнд авч явж байгаа ч гэсэн энэ гоё ч юм. Ийм таймер ирсэн байна. Окей. Зайг дахиад бүр шин зай авч хийхээс алхаараа шууд ингэ үзүүлчихлээ. Тэгэхэд бол нэг ийм адилхан загварууд бол адилхан. За цэнийг тусгаараа бол ингэдэм байна. Тэрнгөөрөө арай өөр байна. Бусад цагнууд бол цэнийг дууссан зай хийх юм бол ажилтдаг шүү дээ. За нэг иймэрхүү шин таймер ирсэн байна. За энэгээ шийд түртэй. Дараа нь хэллээ. За дараагийн шин шоу маань бол за юуг танилцуулах вэ? За шууд смарт шот танилцуулсан шиг шууд араас нь Moyu-гийн V5 AI загвар байгаа. За энэ хүү загвар маань болохоор хоёр өөр ирсэн. За нэг нь болохоор UV. За нөгөөх нь мэдээж Frosted Ink-ийн загвар. За энэ нь болохоор UV загвар нь байхаа. Сая хоёр ирсэн мэсэн тэрнийг шууд юугийн гэж авсан да. За юу шууд аваад үзье. За Moyu бол одоо сүүлийн үед бол одоо багын Smart Shock нэлээд сайн хөгжүүлж байгаа. Шоонуудаа нэлээд сайн шинжилж байгаа. Дээрээс нь одоо тэгэхээр баг цаашаа одоо Skip Pirate ч гэсэн Smart Shock гарахыг одоо үүсэхгүй. 4 дээр шат ширхгийн аяг гаргаж магадгүй. Ер нь бол Moyu бол сүүлийн үед бол нэлээд амар эрчимтэй сайн шинжилт хийж байгаа. За энэ бол одоо хамгийн анхны Smart 22 шоо гэсэн үг шүү дээ. Зя. За цэнэглэгч charger цэнэглэгч кейс нэ. Энэс нь гоё интэй 3 шааны юм хэлбэртэй дараа юмсан штэ.
За 4 зэнэлэгч зүүн байна. За энэ мэдээж ингээд доторх зааварнах шиг байна. Шооны байна. За энэ дотор юу харцгаая. Энэ зүгээр ингээд шоогоо хөдөлгөөнгүй байлгах гэж юм хэсэг болоо. Гойртлоо шүү дээ. Таач нэг хоёр тастай. За энэ дотор нь за энэ тохируулагч баг шиг байна. Голын шооны 2-2-ын тохируулагч аа. За тэгээд дотор нь хэдэн картууд баг шиг байна. Хэлцүүлгэй. За эдрийн нэшээ тавьчих. За энэ болохоор Type-C байна. Тэгээд Type-C бол одоо барыг айл болгонд байгаа бох тийм ээ. За Type-C-ээр бол цэнгэлч нь. За нэг цэнгэлтээр бол энэ бол шууд ингээд энэ шоогоо ингээд хийчих юм байна л да. За нэг шоогоо аваатаас нь нэг цэнгэлтээр болохоор 30 цаг тасалбаргүй ажиллана гэсэн байсан. За тэгээд ер нь бол Moyuгийн бас өмнөх нөгөө смарт шоп болох одоо VR AI загваруудын хамгийн сүүлийнхэн загвар нь ер нь бол нэлээд сүг байсан шүү дээ. Смарт чанууд гэхэд бол арай нөгөө стандарт чануудаас арай жоохон нөгөө юу юм левел багтаагаар арай жоохон ирдэг байсан. За одоо энийг хэдүүлээ хийж үзье. За шоу ишигээ хийлээ. Оп. Шууд ингэж зэнгэлчихнэ шүү дээ. Тэгэл ишигээ Type-C-гээ хийгээл зэнгэлэл хоб тавьчихна гэсэн. Ерөөдөө бол 1 цаг 2 цаг зэнгэлээд бол 1-2 цаг зэнгэлэхэд бол данг ер нь бол дүүрчих бах. За энэ за хэдүүлээ. Гадаргуу нь бол нөө UV байна. За UV болон Frosted 2 загвар ирсэн байгаа. Дотор мотор нь бол янз ярагдчих шүү дээ. За гэрлэсч дээ тэ. За бас өмнө гэсэнчлээ хураа байна. Ямар ч тасгүй. Смарт чог гэхэд бол ер нь бол гоё юм байна оо. Яа. Цагцааж байгаа хэвээр намайг хүчлээр миний л чадваргүй байх юм шүү. Яс ер нь бол юм хоёртой шаам гэсэн голчиж ивлүүлдэг болохоор гэсэн. Хурж хажаа. Дээрээс нь ер нь бол үйлдвэрийн цаанаасаа тосгүйсэн болохоор туслаг болохоор ер нь бол жоохон хуваар байл та. За ерөөдөө тохиргоё. Жин шоо шийдэж байгаа л дүг гэж. Одоо ч тэгээд смарт чанар ч юм бол одоо уцтайгаа хоорондоо холбогдчихно. За тэгээд тусгай нөгөө WCU гэдэг Cube аппликейшн дээр холбогдчихно. Хүмүүстэй онлайнаар 2-2 таашаа уралдах боломжтой болсон. За 2 таашааныхаа тэгээд үзүүлэлтүүдийг бас харах боломжтой гэсэн үг. Илүү одоо нөгөө 2 таашаагаар хичээлдэг хүмүүст бол тий ганцаараа гэртээ байхдаа жисэн хүмүүстэй онлайнаар өө дэлхийн хааж байгаа одоо яг өөрийнхөө хэмжээний үзүүлэлттэй тамирчтай өрсөлдөх боломжтой болсон гэсэн үг юм бол. Энд чинь болохоор айц загварна гэхээр Moyuгийн одоо magnet core magnet-тэй UV цэнгэлдэг ийм кейстэй бас цэнгэлдэггүй кейсгүй байгаа юм шиг байлээ. За тэгээд уцтайгаа холбогдчихно, онлайнаар уралдана, үзүүлэлтүүдэд үзэж болно, хичээл үзэж болно. За тэгээд сүүлийн смарт чанар аппликейшн бол байнгын шилжигдэж байдаг. Тэгэхээр энэ бол бас өөр бусад боломжууд ч гэсэн одоо нэмэгдэх байх. Цаашдаа бол одоо энэ смарт чанарууд бол GAN Moyuч гэлтгүүтэй бүгд нөгөө Chiu-гийнх чсаа дотоод нөгөө тэр смарт чанар дотроо тэмцээн зарлагддаг болсон байлээ. Шагналтай тэмцээнүүд тэгээд хураамжаа төлөөл тэмцээнд орчдөг. За энэний бас process загвар нэгаа тэрийг арай задлсангүй. Ер нь бол адилхан гэж үзэн. Тэрнээс бас ганцхан үйсэн болохоор. За тэгээд за ер нь шааман дуустал шиг хандчих шүү. За нэг гоё садан гоё зүйл харж байгаа томруулж байгаа. За нэг юм шооны том уут ирсэн байгаа. За одоо жишээ нь төрөний 9-ний
3 шоо под. За ингээд ер нь бол нөгөө нэг маа дээр байдаг нөгөө том бараг юу юм чи 16 см-ийн 3 тоо байдаг шүү дээ. Тэг яг тэрнтэй яг адилхан хэмжээтэй. Тэгэхээр ерөөдөө бол энэ чинь 9-3 27 ширхэг 3 таашаа ингээ багтчихна гэсэн үг байхгүй 27 ширхэг. Тэг энэ чинь юм хөөрхөн карматай тийшээгээ юу гэдэг тос мос үйл дэвтэр ч юм уу те тэрийг ажиж болно. Тэг ингээрээ хоп гэж хаагаал тэгэл ингээрээ цэглээд чинь нөгөө цэглээд чинь. Тэг энэ чинь усны хамгаалалтай гэж байгаа юм. Тэр нь бол гоё холоос харахад бол ер нь бол гоё юм уу хөнгөн хүүхдүүдэд бол ингээд тэмцээн уралдаан дээр бол ийшээ зүгээр 7-8 шиг шоогоо игээл таймераа игээл баг жижигхэн дэвсгэр мэсгэр Pokemon ч ингээл бас өвчтэй өөрөөл явчих. За нэг юм хөөрхөн гоё Moyo брендинг сонирхсан байгаа шүү. За хамгийн үүний дараагаас Кубиклийн тоснуудаа бас танилцуулчаа. Тэгээд хамгийн сүүлд нэг шоу үлдсэн байгаа. Тэрийгээ дуусгаад ерөөдөө бол unboxing видео маань дуусч байна. За ерөөдөө дэлгүүрт маань за тоснууд бол ер нь бол бас тийм ч олон сонголтгүй байсан. За энэ удаагаас эхлээд ямар ч сан Кубиклийн эдгээр тоснуудаас ингээд туршилтын байдлаар бас цөөн тоогоор оруулж иж үзэж байгаа. За би бас өөрөө ч гэсэн яг энэ тоснуудыг бол анх удаага бас ашиглаж үзэж байгаа. Тэгээд ер нь бол сая судалж үзэж байхад бол за хамгийн дөрөнд бас хурд нэмэх зорилттой. За бас хамгийн дөрөнд нэг тайлбар хийгээд ер нь бол Кубиклийн тоснууд ер нь бол урт хугацаанд ингээд одоо нөгөө шооны тоснууд ингээд нэг хийгээд ашиглаад ингээд шоогоо ашиглаад эвлүүлэнгүүт тоснууд нь ингээд 1-2 оноо ашиглангууд гарчдаг штэ. Тэгхгүйгээр одоо Кубиклийн одоо энэ Lubicl гэдэг л энэ тоснууд нь болохоор ер нь бол арай одоо урт хугацаанд ашиглах боломжтой. Одоо нэг шоондоо хийгээд нэг тэгээ 7 хоног ч юм уу ер нь бол нэлээ урт хугацаанд одоо шоонд чинь ингээд байж л идэг. Ер нь бол тэр шоог арай илүү урт хугацааны эдлгээний болгож яах гэсэн үг л дээ. За тэгээд за ийм Lubicl гэдэг Speedy гэдэг ерөөдөө 3 мг-ийн хэмжээтэй. За ер нь бол шингэн суурьтай. За ер нь бол шоонд нэлээ хурд нэмэх зорилттой гэж ойлгож байна. За энэний бас дэлгүүргөнгүүг та бүхэн бас дэлгүүрийн вебсайтаас тайлбарлаж хийсэн үзээрэй. Шооны яг тослол руу дарж оронгууд тайлбарлаж дээр нэрхэдөө тайлбарлсан байгаа. Ер нь бол хурд нэмж болно. За энэ хоёр нь бас тусдаа хоёр өөр Armstrong билүү дээ. Энэ бас би бас нэг ашиглаж үзэж байгаагүй. Дараа нь бас илүү ашиглаж үзээд гоё байвал бас та нарт гоё үзүүлнэ. Ер нь бол хоёулаа одоо нэг илүү хурдан шоог докторжуулах байдлаар гоё смут болгодог тиймэрхүү байдлаар ашигладаг юм шиг байлээ. За тэгээд дараагийн тос нь болохоор за ийм хоёр тос байсан. Энэ хоёр нь болохоор бас хоорондоо чинь юу лээ? Gelaritus reagent гэх юм уу? Reagent. Тэгээ AB гэсэн хоёр ийм тос байгаа. Энэ хоёрыг хооронд нь ерөөдөө нэг дор байлгаж тайлбарыг уншихад бол байлгаж болохгүй үдээс ингэж хоёр тост нь савсан гэсэн. Тэгээ энэ хоёр шоогоо эхлээд A-с нь болохоор 2-оос 5 тусал билүү ерөөдөө хийгээд дараа нэлээд сайн шоогоо хосны дараагаас B-гээс ер нь цөөхөн нэг хийгээд тэр найлалаас нь л цөөхөн их бах нэг 2 тусал ч юм уу. Тэгээд тэр энэ хоёр шоогоо шоондоо нэлээд хооронд нь холиод ашигладаг гэсэн. Ер нь бол нэлээд хурд нэмдэг докторжуулдаг тиймэрхүү зориултын тос байна лээ. Бас илүү дэлгэрэнгүй бас та бүхэн мэдхийг хүсвэл маа дэлгүүрийн вебсайт дээр яг энэ хүү шооны доор нь тайлбарын илүү гоё заавартай нь оруулсан байгаа. Би одоо бас одоохондоос яг өөрөө шоон дээр ашиглаж үзээг болохоор бас яг төдийлөн нэгдэм бэлээ гэдэг шууд хэлж мэдэхгүй байна л та. За нэг юм Кубиклийн тоснууд ирсэн. За үүн дээр далимдуулаад бас хэлэхэд л маа дээр Кубиклийн өөр бусад тоснууд за бараг дийлэнх нь ирэх бах. За хэмжээгийн хувьд гэсэн барс өөрчлөлттэй. Эдгээр нь бол дандаа нэг жижиг хэмжээтэй юм байна те. Арай том хэмжээтэй ч байж болно. За өөр дээнэ
ер нь өөр шоонуудын одоо кубиклийн шооны тоснууд ямар тосноо сонирхож байна та бүхэн бас асуугаад захиалах боломжтой. Мөн дээрээс нь одоо Speed Cube Shop-ийн баг дийлэнх тоснууд бас ирэх боломжтой болсон байгаа. За та нар бас энэ хүү видеог одоо үзчихвэл бас маань дэлгүүрлөө чат бичээд яг ийм шооны тос сонирхож байна гэдэг ч юм уу те. Speed Cube Shop кубиклийн ийм шоонуудаас тоснуудаас авъя гэдэг ч юм уу бас захиалаад авах боломжтой шүү. За тэгээд дараагийнхаа маахнууд захиалга дээрээсээ хамтдан захиалаад бас авах боломжтой гэсэн. Ер нь бол явцдаа бас манайх эдгээрээс ер нь бол судалж агаад өөр дажгүй тоснууд юу байна те. Монгол тохирох тоснууд юу байна. Маа монголчууд ч юм бол бас төдийлөн тийм амар сүрхий бүгднийг ашигладаг шүү дээ. Ер нь бол нэг цөөхөн тоснууд л ашиглах сонирхолтой те. За окей. Ер нь бол иймэрхүү байна. За кубиклийн тоснуудаа ажиллуулж. За хамгийн сүүлд бол одоо тий өргөлсөн GAN Maglev 15 Maglev цагаар гарсан байгаа. Мэдээж юу вэ? За энэ болохоор одоо GAN брэндийн саяхан GAN брэндийн 10 жилийн ер нь бол энэ жил болж байгаа. GAN брэнд одоо үүсэн байгуулагдаад 10 жил болсон байна. Тэртээ 2014 онд шоо гаргаж ижээ. Надад ч анх ч нэг GAN 356 ямар ч билээ дээ нэг хар хулахтай шоо байж илээ. За энэ хүү загвар нь болохоор ер нь бол одоо нөгөө GAN 14 мөрөвтэй хацуулахад бол арай жоохон өөр. За юугаараа өөр вэ гэхээр шууд тийм амар олон тохиргооны боломжууд байхгүй. За нэг давуу тал нь болохоор маш хөнгөн. Ер нь төсөөл хурд гэж хэлж байна. За ийм карт байна. За GAN-ы шоо болгоно гэдэг тийм ээ. За мэдээж GAN-ы гоё юмсэг материалтай агуут ирж байна. Оо шууд задарчлаа. Шууд задарч. Энэ зааврын дотор нь нийцсэн байна. За энэ Соронзоо ингээс ихэд соронзооны солих зааврыг энийгээ өрч шууд нөгөө нэг тохируулагчаараа шууд ингээд солиж болох нь шүү дээ. За өөрөөс энийгээ шоогоо эргүүлж үзэхээс өмнө энийг нь баталж үзье. За энэ давхраас энэ төвийн энэ арай өөр бийж магадгүй юм шиг ба дөрвөлжин хэмжээтэй тийм байна. Хоёр өөр. Энэ нь болохоор яг цаанаа юм нөө дөрвөлжин хэлбэртэй гэх юм уу? Энэ нь болохоор яг үндсэн шооны хэлбэртэй. За тэгээд энэ дотроо шооны зааврын за мэдээж GAN 14-өөс эхэлж ирсэн одоо шооны те Монгол хурц хоёр түлхүүр байна. За мэдээж энэ дотор нь шооны соронзын шууд ингээд доош оруулаад хийдэг болчих. Доор нь өмнөх нь бол нөгөө GAN 13 4 бол юм бол доор гэдэг гэсэн шүү дээ. За хайрцаг нь бол нэг юм. Хайрцаг нь арай жоохон бийтэй болсон юм уу? Нэг юм байдаг гэсэн. За. Юу нөгөө нэг машин вэ хамгийн хөнгөн шам багт. За энэ бол яачгүй. Энэ чинь 50 хэдэн грамм билээ. Одоо нөгөө GAN-ы шоонууд чинь бол дийлийнх нь 70 хэдэн грамм байгаа шүү дээ. Тэгэхээр баг тэрнээс баг 20 грамм хөнгөн гэсэн үг. Одоо өмнөх загваруудаасаа. За мэдээж нөгөө нэг 14 Pro 14 загварууд дээр байдаг шиг хэмжээний тохируулагч одоо шооны соронзны тохируулагч бол байхгүй. Тэрнгээр арай өөр гэж хэлсэн. Тэрэн дээрээсээ үндэслээд ер нь бол маш хөнгөн болсон байна. За шооныхын тагийн залж үзье хэлээ. Хоп гал залж. Гараараа олж болохгүй шүү. Ийм урт юм боголгоо шууд задлах гараараа авах гэж оролдох юм бол хугарна. За шооныхын GAN-ы үндсэн ч одоо нийт 6 гараатай. Цаанаа болохоор ч одоо хийдтэй болсон юм би. Бас 6 тий.
Нөхөд адилхан байна өмнөхтэйгөө. За. Илүү дутуу тийм олон тохиргоо бол байхгүй байна. Сая сүүл чинь Ган 15 ороод нэлээд олон шоонууд орчин дараа рекорд хийсэн шүү дээ. Яа. 3 дээр PPS гаргаж чадсан шүү дээ. Яа. Ялчгүй хүн тий байна. Тэгээд бүр одоо нөгөө хурд нэмэх тос жоох нэмчих юм бол за тэгэл баг гарчин шоогч хэлдэггүй шооч баг гарыг чиглэх байна. Юу нь бол маш хөнгө юм байна уу? Танарчсан бас дэлгүүр дээр хурж ирээд эргүүлээд үзээрэй. Юу нь бол энэ Ган 15 одоо яг нэг Ганаас 10 жил болж байгаа гэдэг Ган 15 ер нь бол олдохгүй нэлээд хойшлогдсон. Хойшлогдож арай гэж нэг энэ дээр ирэх шүү дээ. За окей. Шанууд маань ингээд ямар ч сан дууслаа. За тэгээд бас илүү сая бол ихэд бол миний хувьд бол бүр тийм шануудаа бол илүү дэлгэрэнгүй тайлбарсангүй. Тэг ямар ч сан засч байгаа юм байна шүү дээ. Тэгээд бас одоо тий ер нь бол одоо 1000 сонсохоор нэг үз гэдэг шиг ер нь бол сайн хурж ирээд ер нь бол хурдны шаа сонирхож байгаа бол илгүүр дээр хурж изээд боддоор эргүүлцээд тий өөртөө тохирох шаануудаа авч ивэл зүгээр. Тэгэхгүй бол одоо яг нэг онлайнараас хүмүүс асуугаад идэг. Надад ямар шаа тохирох бол та надад шууд ингээд энэ шааг аваач гэд зөвлөж шууд ингээд хэлээч гэл. Тэгэл өөдөөс нь амар олон шаанууд явуулахаар за аль нэгийг л явуулчих гэдэг ч юм уу тий. Тэгэхээр одоо яг нөгөө хүн болгоны гарын мэдрэмж өгөөд яг хурдан сул эргэлтэй шаа илүүлэх дуртай ч юм уу эсвэл одоо тий жинтэй гоё ингээд би ирхүү тийм биетэй шаа илүүлэх сонирхолтой дуртай хүмүүс ч юм уу тий яг хүн болгон өөр өдөг. Тэгэхээр та бүхэн бас дэлгүүр дээр хурж ирээд эргүүлж үзээд аваарай гэсэн үг яа. Ер нь бол одоо сүүлийн үеийн шаанууд бол нэлээ хөнгөн болж байгаа. За тэгэл өмнө гисэн бүр илүү одоо өмнөх загваруудаасаа илүү өмнө гисэн боломжийн болж эхэлж байгаа. За тэгээ мэдээж дэлгүүр дээр ч гэсэн илүү та бүхэндээ бас одоо орчин үеийн те шинэлэг содон шаануудыг ч гэсэн бас цаг алдалгүй айлуулах та бүхэндээ бас хоцролгүй хурдан нийлүүлэхийг хичээж байгаа. За окей тэгээд юм байна. Ямар ч сан бүх шаануудаа unboxing хийж тус. Нэрээ тийм хамгийн сүүлд нь нэг юм танилцуулахад гоё нэг зүйл нь ийм шааны хайрцаг ирсэн байгаа шүү. Одоо ингээд доотлороо ингээд онгоочдөг. Энийг сайн чанга тарцсан болохоор ерөөдөө ингээд онгоочдөг. Тийшээгээ одоо энэ 3 таа шаамаа бол ингээд орчин. Тэгээ хайрцаг ингээд таглаж гэсэн. Гэр мөртөө бол ингээд хадгалчих болно гэсэн. Одоо тэгээд дээрээс нь энийхээ хооронд нь хот давхарлаад ингээд хажууд шигээ ингээд тавьсан ч болно эсвэл ингээд босоо хооронд байшуулсан ч болно. Ингээд дэшээ ингээд хийдэж давхарлаж болно гэсэн байна шүү дээ. За нэг юм бас хайрцаг ирсэн байна. За окей ингээд unboxing видеогоо дуусгацгаая. За тэгээд та бүхэн сонирхсан шоонуудаа дэлгүүрийн MR Puzzle Shop Segment гэсэн сайт руу орж захиалаарай. 24 оны дуустал 50,000 төгрөгнөөс дээш худалдаа авалт хүргэлт үнэгүй басан байгаа. За мөн удахгүй тун удахгүй бас гоё сонирхолтой содон урамшууллуудыг бас зарлаад явах болно. За тэгээд бүгдээ энэ хүртэл хамт утсан бүх хүмүүстээ баярлалаа. За дараагийнхаа unboxing видеогоор уулзцгаая. За дүр бай.